Та бүхэнд өдрийн мэнд хүргэе. За, гүйцэтгэлийн санхүүжилтийг нэвтрүүлсэн нэгэн шалтгаан бол юу вэ гэхээр нийтний эрүүл мэндийн зардалд хувь хүний төлөх төлбөрийн эзлэх хувь өндөр болоод байсан. За, ингээд 21 оноос гүйцэтгэлийн санхүүжилт нэвтрүүлснээр ямар зорилго тавьсан бэ гэхээр хувь хүний төлөх төлбөрийн эзлэх хувь хэмжээг бууруулъя гэсэн ийм зорилго тавьсан байна гэж ойлгоод байгаа. За 20 онд 43.7% байж хувь хүмүүсээс гарч байгаа нь 22 онд 38.9 байж буурсан гэж үзэж байгаа юм. 4.8-аар 23-24 оны тоон байхгүй байна. Энэ үргэлжлүүлээд буурч байгаа юу? За 20 онтой харьцуулахад 22 онд гүйцэтгэлийн санхүүжилт нэвтрүүлснээр 4.8%-аар л буурсан байгаа. Энэ яг хангалттай бууралт уу гэж асуумаар байгаа. Яагаад гэвэл эрүүл мэндийн даатгалын сангаас 20 онд бол 426 тэрбумыг зарцуулж ирсэн байна. 22 онд 1.480 сая. За 25 онд бол 2.242 сая гэдэг ингээд 3.5 дахин нэмэгдсэн байгаа. Энэ нэмэгдсэнтэй харьцуулахад иргэдээс гарч байгаа зардал бол бууралт нь тийм хангалттай олон хувьтай биш байгаа юм шиг л харагдаад байна л да. Энэ тоон дээр нэг тайлбар өгөөч гэж хүсгэсэн. За бас нэг зүйл бол юу вэ гэхээр эмнэлэг твэлтийн түвшин дэлхийн дунджаас 4 дахин өндөр байна гэж. Манайхны нэг эрүүл мэндийн соёл гэж хэлчихэхэд буруудахгүй хаа. Энэ нь нэг олон улсын жишгээс их өөр байгаад байгаа шүү. Жишээ нь бид нар бүгдөө мэдж байгаа жилдээ нэг жаахан нас ахаад ирвэл нас ахаад гэдэг яаж тодорхойлох юм мэдэхгүй байна. Миний үеийнхэн ч байх юм уу. Нэг эмнэлэг твтчихье гэдэг ингээд тэгээ очихоор яг заалт эрүүл мэндийн даатгалын сангаас гаргах заалттай өвчлөл нь байхгүй бол эмчтэйгээ ч юм уу яриад өөр нэг за энэ өвчнгээ бичүүлээд өөрөөр хэлбэл тухайн хүний өвчлөлийн түүхэн төр чинь тэс өөр юм ороод явна гэсэн үг шүү дээ. Тэгсэн мөртлөө хөвтөд өөр юм эмчлүүлээ. Тэгээ санаа нь бол за хавар болж байна, намар болж байна, нэг ядарч байна, нэг хөвтөд эмчлүүлэх нь зүйтэй юм. Нэг ийм нэг байдлаар асуудал тандаад байгаа нь энэ эмнэлэг твтэлтийн түвшин энэ төр өндөр байгаатай хамаатай юу? Нэгдүгээр ер нь бид энэ эрүүл мэндийн талаарх сэтгэлгээ, соёл юмаа нэлээд өөрчилмөр юм шиг шууд антибиотик болоод гэх мэтлэнгийн манад жоохон буруу тогтцсон хөвчсөн зүйлс нэлээд өндөр байгаа. Энэ нийтдэртэй яаж бид тэмцэх ёстой юм бэ гэдгийг асуумаар байна. За Чимбэрэн сайд. За бомочрэг шүү та яг л гүйцэтгэлийн санхүүжилтийн гол зорилго бийсэн үү гэд гол тоог л асуучлаа. Ерөөсөө л бидний гол зорж байгаа зүйл бол иргэнээс карманаас нь гарч байгаа эрүүл мэндийн тусламжийн төлөө гарч байгаа мөнгө санхүүжилтийг бага л байлгахыг зорж байгаа. Энэ хэмжээнд хүрэхийн тулд ер нь бол 25% хүрэх том зорилго тавиад байгаа. Урт хугацаанд бол. За яг санхүүжилтийн тогтцоог шинээр хийх үед бол 45-46% нь карманаас гарч ирсэн. Та бүхэн санаж байгаа бол ердөө жилдээ 2 сая төгрөгөөс илүү санхүүжилт өгдөг үү? За дээрэс нь улиралд 140 мянган төгрөгийн шинжилгээнд төр хийлэгдэг. Бусад бүх зардал бол энийг бол өөрөө. За би ч гэсэн өөрөө эмнэлэгт ажиллаж исэн сарын эцэст төсвөө хүрэхгүй. За ар гертэн захаараа гэдэг. За энэ санхүүжилтийн өөрчлөлт хийгээд бол нэлээд урамтай сайн явсан. Ялангуяа ковид цар дахлын үед бол нэлээд ач тусаа өгсөн. Эмнэлгийн салбарт ажилласан тэр олон 14 хоногоор өвчтнүүдийн цуг хоригдох эмчилж байсан, баг хоригдохтой адилхан эмчилж байсан эмч совилогч эмнэлгийн ажилчид энэ төр гээл 14 хоног цуг ажиллаад тэгэл өөрснөө халдвар авсаагүй гэр орондоо очиж чадахгүй байхад бол энэ бол өгөөжөө өгч байсан. Харамсалтай нь энэ үргэлжлээд явхдаа хяналтын тогтолцоогоо алдаад гүйцэтгээд уралдаад байгаарэ гэдэг төрөн гишүүний хэлсэнчлэн энэ нөхцөл байдлаа хянаж чадахгүй болоод энэ өөрөө буцаагаад тогтолцоог буцаагаад алдаатай болгоцсон. Та бүхэн хараараа эрүүл мэндийн даатгалын сангийн тэлэлтийг ямар их тэлсэн байгаа байлаа тийм ээ. Өнөөдөр бараг нэг иргэн жилдээ 220 гаруй сая төгрөгийн тусламжийг авч чадж шít. 100 саяас дээш тусламж авч чадсан иргэдийн тоо чи бараг 100 гаруй хүмүүс байж лээ. Тэ эртний шилжүүлэн суулгаас ахуулаад. Тэгэхээр энэ бид засахгүй болох байсан. Гэхдээ буруу биш. Буцаад энийг засна. За мөн карманаас гарч байгаа санхүүжилтөд буулгадаг нэг том тогтолцоо нэвтрүүлсэн бид хөнгөлтэй эмийн тогтолцоо бий болгосон. Ердөө 38 тэрбум төгрөгийн хөнгөлтэй эмтэй байсан 21 оныг бодвол өнөөдөр бид 130-40 гарцсан яваа байхгүй юу? Энэ өөрөө эмнэлэгт хэвтгэж
Зөвхөн одоо даралтны эмээ авах гээд одоо эмнэлэг хэвдэг биш. Харин архаг өвчтөе усууд өрхийн эмчтэй, сумын эмчтэй хянуулаад эмээ тогтмол аваад эм авсныхаа төлөө санхүүгийн хямралд орохгүй байхын тогтолцоо хийж өгсөн том тогтолцоо. Энийгээ бид улам бас сайжруулах хэрэгтэй байгаа. Энэ зөв. За орны хувьд бол үнэхээр бид одоо хуучин тогтолцоо мань орд түшгэлсэн, ор санхүүжуулдаг байсан. Инээсээ л салсан ш туугна. Тэгтэл буцаад одоо энэ ороо сайжруулж чадахгүй байна. Гэхдээ өнөөдөр бид нэг сайхан мэдээ их хурлын гишүүд та бүгдийн одоо дэмжиж өгснөөр бид одоо энэ орны чанарыг сайжруулах төсөл нийтдээ 220 сая доллараар Азийн хөгжлийн банктай өнөөдөр сангийн яам гэрээ ил. Үүгээр дамжуулж эрчим тэмчилгээ, яаралтай тусламжийн жинхэнэ одоо хүний амнаас авардаг эмнэлгийн оруудыг сайжруулах, аймаг бүрт хөрөнгө оруулалт хийх энэ төсөл маань батлагдлаа. 225 сая доллараар аймаг бүрт бид эрчим тэмчилгээг сайжруулах төсөл маань явж байгаамаа. За баярлалаа.